Байна уу? Молдорж гишүүн утас мөн үү? Тийм байна. Яг мөн байна. Бид улс төр ухаан санаа ОЕ төрийн бус байгууллагаас ярьж байна. Таныг энэ жилийн шилдэг улс төрч номноос дэвшүүлээд шилдэг улс төрч шагналаар шагнах гэсэн. Тийм үү. Яасан гоё юм бэ? Болж ийн. Гэхдээ энэ шагнал маань 3 сая төгрөгийн үнэтэй байгаа. Та дансаар мөнгө ичвэл одоо шууд шагналаа аваад очлоо. За тэгвэл дансаа болчих. Одоо ич. За баярлалаа. Yes. Яагаад тэгвэл телевизэд однаа. Сайхан сурчлага болгоно энийг. Пялдаг зэтгүүлчээд однаа. Бара. Пялдаг. За ахын дэвш нэг сурчлага хийх болсон шүү. Ахын сая улс төрч, оны шилдэг улс төрчөөр шагнуулчлаа. Өнөөдөр ахын ажил дээр байж. Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй. МО телевизэн маань шуурхаас суралцдаг инхүү эхэлж байна. Бидний хайрт Молдорж гишүүн маань оны шилдэг улс төр шагналыг хүртсэн байна. Бид нэр одоо сэтгэлдлийг нь офсоос нь одоо шууд сурвалжлаа. За одоо явлаа. За Молдорж гишүүний өрөөнөөс инхүү эхэлж байна. За сайн байна уу ард түмний хайрт Молдорж гишүүн. Та ингээд оны шилдэг улс төр шагналыг ингээд хүртлээ. Та энэ талаараа ярилцахгүй та. За ингээд Монголд манай хэвлэл мэдээллийн одоо байгууллагууд маань маш одоо хариуцлагатай ажиллаж байна тийм ингээд бас санаан дүүгээр ингээд таарчлаа бас айгуу гоё. Дөнгөж сая л одоо би медаль аваад байж байна одоо шилдэг улс төрч болоод бас баяртай байна. Тэгээд яг гоо монголчууд маань намайг үнэлж дээ тийм би яг өнөөдөр улс төрт ганцаараа чадчих хийж чинь тийм би л ганцаараа энэ хорт утаа тийм агаарын бохирдолтой тэмцэж штеп. Тэгээд одоо монголчууд маань намайг бас ингээд үнсэн үднээс энэ шагналыг авсан баг гэж бодож байна. Маш их баяртай байна. Та яг утаатай яг ямар агаар тэмцээд байгаа юм бэ? За энэ агаарын бохирдолтой тэмцэн гэдэг маань болохоор ард иргэдийн бас өөрсдөө нь хувийн асуудал байдаг тий. Годамжаар ингээ явахдаа манайхан тэгж амьсгаадаад тий. Ингээд амьсгаа ойр аваа явах юм бол агаарын бохирдол бүр л хөртөөд байгаа юм. Болж игэл годамжаар явахдаа амьсгаагаа төвчж явуулах зүгээр. Одоо тэгээ бас агаар хортотойгоор амьсгалгүйгээ тэгээд агаар амьсгалгүйгээ төгжөө яваад ахын цаашин тий бас ухаалтаа унах бол тий. Тийм учраас би ийм нэг сэнс авсан байгаа. Одоо манай улс төрийнхэн маань хуралдаад 3 сая ийм сэнсийг 66 тэрбумаар одоо захиалцсан хийлгэцэн ирж байгаа. Удахгүй энэ сэнс манаас ард иргэдийн гадар очих. Тэгээд энэ сэнсийг бас яаж агаарын бохирдолтой тэмцэж байгааг та нарт танилцуулъя. Энийг ингээд заалгах чинь. Тэгээд сэнс ажиллаад эхлэнгүүт амны хорд ингээд байрлуулах авах юм. Тэгээд агаарын бохирдолтой хэсгүүдээр ингээд явж байгаа бол хорт утаа ингээд ирэнгүүт буцааж үлээгээд та ингээд шууд цэвэр агаараар амьсгалах боломжтой болж ирж байгаа. Энэ бол үнэхээр одоо бид нар 10 20 жил бодсны эцэст олсон. Үнэхээр одоо агуу санаа гэж бодож байгаа. Тэгээд тийм ээ. Үнэхээр гайхалтай. Та үнэхээр мундаг юм. Гэхдээ энэ 66 тэрбум гэдэг одоо ямар үнэтэй тоо вэ? Таанаас тооцож байгаа гэсэн. Тэгээд одоо бид нар бас их ажилтаа байдаг те ингээд бас ингээд ярьж байгаа юм ингээд зүгээр санаагааныхаа зураг гуцаад идэв шүү дээ. Эний чинь тооцоолцсон байгаа. Өнөөдөр оюу толгой 5 толгой бол Монголын одоо баялаг гэж ярьж чинь өндөө бол баялаг бол биш ээ те. Өнөөдөр манай Монголын 3 сая иргэн бол Монголын баялаг болчиход байгаа. Яаж ийм вэ гэхээр одоо бидний тусаар хар тугалаг гэдэг тэр үнэт металл урсж шүү дээ. Одоо манай улс төрийнхэн маань ярилцаад одоо энэ үнэт металл бол хар тугалагыг одоо монгол хүмүүсийн цуснаас олборлох тийм төслийн ажил явуулсан байгаа. Тэгээ бид нар энэ бүх хар тугалагыг монгол иргэдийн цуснаас нь одоо аваад дэлхийн зах зээл дээр зарж одоо энэ 66 тэрбумыг босгох тийм төсөлт ажлаа бол эхлүүлсэн байгаа. Удахгүй бас шиприд зүүнүүдээрээ та нарын цусыг аваад эхлэх байх ард иргэдтэй. Та үнэхээр суут юм аа. Гэхдээ та жоохон ууцсан байна уу да? Та уг нь сүүл удаг үстэй. Тийм гişүн жоохон харин юу байгаад сая баярлаад тэгээ жоохон гарсан суучлаа. За баярлалаа. Инхүү МО телевизийн шуурхаас сурвалжлага энд хүрээд өндөрлж байна. Сурвалжлагч Пялдаг. Баярлалаа.